Яг тэр үед ээж маань Монголоос ирсэн байсан. Ээж үжүүлсэн чинь ээж маань уйлаад юу $53,000 байтгаа $50 чинь их мөнгө шүү дээ. Одоо чи энэ мөнгө хизээ төлж дуусснаа охин минь гэж уйлж байсан. Тэгээ тэрнээс болоод манай ээж өвчлөөд бүр тэр мөнгнөөс болоод Америкийн нэгдсэн улс Чикагод монголчууд Америкт. Би одоо Пүрвийн Солонгос гэдэг. Би 1966 онд Улаанбаатар хотод төрсөн, 1-р төрх төрсөн. Ээж аваа хэлэхдээ 45 оны дутуу төрсөн гэж хэлдэг. Тэгээд хүн болох дуртаад хүн болсон гэж хэлдэг. Тэр үед бол яхаа манай гэр бол нөгөө гэр хороолд байсан гэж байгаа. Тэгээд ээж аваа нь хоёулаа оюутан байсан. Гарангууд 45 хоногийн өмнө гарсан мөртлөө гарангууд 18 хоногийн дараа шууд одоо 24-ийн цэцэрлэг гэж байлаа шүү дээ яслгээд тэрэнд оролцсон байгаа байхгүй яагаад гэвэл ээж маань оюутан байсан, аав нь оюутан байсан. Яг тэр үед чинь одоо орс хэлийг голддог байлаа шүү дээ. 70-д онд ч. Тэгээд орс хэлний шалгалт өгж байгаа дараа нь 23 дугаар сургуульд оруулаад тэгээд яг сүүлийн жил маань 23 дугаар сургуульд 10 дугаар анги төгсч чадаагүй. Аав маань хөдөө томлогдоод Сэлэнгэ аймгийн Цагаан тулгын суманд очиж 10 жил төгссөн. Тэгээд анагаахын дээд сургууль конкурс өгөөд миний оноо жоохон доогуур исэн мөлөө. Тэгээд эхний эхний дээгүүр авсан улсууд нь эмчилгээний ангид ороод одоо хүний эмч ангид ороод хамгийн доор үлдсэн шүдний эмч байсан. Хоёр байр үлдсэн байсан. Нэг нь шүдний эмч байсан, нэг нь малын эмч байсан. Тэгээд надыг ээж авч ороод сонгохоор бас нөгөө надад хэлж чаддаг аавар утсаар яриад за энэ шүдний эмч вэ, малын эмч вэ, энэ хүүхдэд ялиг нэг хүүхд чинь манай авч байгаа гэсэн малын эмч л дээ. Айл нэг л малын эмч явах хангалттай нар шүдний эмч рүү ор гэж. Тэгээд шүдний эмч болох анхны суурийг тавьж байсан тэр одоо 1984 онд байхгүй юу. Одоо төгсчөөд тэр үед чинь нөгөө намын бодлого байлаа шүү дээ. Төгсөнгүүд нь хөдөө явуулдаг. Тэгээд дипломыг авах шууд тийш явуулчихдаг. Тэгээд одоо хотод хамгийн ойрхон газар нэхэрээр надад чарын гол оногдсон. Чумдаан дэм ээж бол тэгээд хөдөө очлоо. Яг тэгэж очиж байхад бол нийтдээ 6 эмч очиж байсан. Надаас гадна хотод хичнээн тэр орон сууц байр гаргаж өгж байгаа ч гэсэн ажлын байр мань л ихсэн байсан. Одоо ингээ харж байхад бол өдөрт би нэг 40-с 50 шүд авдаг байсан байгаа. Хамаг шүдээр түүгээ дуустдаг гэсэн юм шүү зү. Тэгээд хамгийн гол тэр усууд чинь наа шүд чи хэрэггүй ингээ суглаадаг. Тий харин тэгээд зарим усууднууд яг нэг уурхад ажиллаж ин зарим усууд нь болохоор хөдөөний усуудыг ирдэг байсан. Наад ард зөндөө малын ажил их нь юу ганц шүдний төлөө зоноо би хэлдэг байхгүй. Наа шүдийг чинь сайхан имжилчихэр юм байна. Сайхан ломдоо ирсэн. Наа шүдээ аваад хайчихна. Ард мал хэцүүдлээ. Явахгүй болохгүй гэл. Орой жижигт гаргасч байгаа. Төв өмлөгт. Тэгэл хүүхдийн тасагт нь хүүхдүүд нь эмэгтэйчүүд тасагт нь очиж их барьж явна. Тэгэл тэр дээдлийн тасагт нь цусаарцсан орж ирнэ. Эсвэл доор нь одоо нөгөө уурхаа дээр аваар гараад аваартай хүмүүс одоо гар мороод хайцсан хүмүүс орж ирж байгаа. Тийм гаргачихж байгаа байхгүй. Монголчууд Америкт. Тэнд одоо охиныхаа аавтай танилцлаа. Тэр охины аав маань бас надтай адилхан нөгөө нэг цэргийн дээд сургууль төгсөж ирээд өмчийн төлөөлөгч болсон. Тэгээд нэг жилийн дараа охин минь төрсөн одоо дэлгэр жаргал гээд одоо охин минь 27 таа болж байна. Ерөнхийдөө нөгөө бит хоёрын хоорондын амьдрал болсонгүй. Тэгээ би амьдрал ямар нэг шалтгаанаар болсон. Болсонгүй. Тэгээд охиноо би өөрөө ганцаараа өсгсөн. Тэр үед чи одоо нөгөө жинхэнэ өөрчлөн байгуулалт гараад зах зээл бужигнаад эхлээ тий Шарингуулдаа байх аргагүй болоод Улаанбаатарч байх аргагүй болоод тэгээд аав зөвлөд одоо миний өөрөө аав замун өдөд очив амьдрах юм бол ерөнхийдөө нэлээд жоохон гайгүй мөнгө олох болцоо байна гэж хэлж байгаа байхгүй тий. Тэгээд л одоо замун өдөд нийтдээ 3 жил гэрэн 8 гуанц л ажилласан биш. Гуанц ажилласан тий. Гуанц ажилласан. Ерөнхийдөө нэг мэрэгчлэрээ цаашаа ингэ үргэлжлүүлээ цаашаа сурах юмсан өшөө одоо баяжуулах юмсан дээр нь хэл сурахгүй болохгүй юм байна. Одоо 27 8 ингээл замун өдөд суугаад шорон элсэн зүйл суугаад байвал амьдрал бол болоо л байсан. Мөнгө бол орж ирэл байсан. Тэгээд цаашаа ерөнхийдөө мэрэгжлийнхаа талаар явах юмсан гэсэн бодол зөндөө байдаг байсан. Тэгээд 95 онд миний өөрийн төрсөн их саруул Болгарт хөдөө ажихын дээд сургууль төгсөө тэндээ PhD-гээ дуусгачаад
Тэгээд одоо эрдэм шинжилгээний ажилтан гээд өөрөө хөдөлж жагаад одоо энэ юуны Миннесотын их сургуульд эрдэм шинжилгээний ажлаар ажиллах гэж ирж байгаа байхгүй юу? Албан ёсны. 95 онд. Тэгээд явангууд нь би араас нь за нүгэл татдгийн штэ. Америк. Би олоо хэл сурах хэрэгтэй, хамгийн гол нь мэрэгжлээ сурах хэрэгтэй. Миний яг тэр үеийн хүслэн байсан бол яваад хэлээ сурчаад дээр нь мэрэгжлийн талаар нэлээд юм сурчаад ирэл гэсэн бодол байсан. Буцаж ирээд Монголд ажиллах тийм хүсэл байсан. Тэгээ жилийн дараа ихч маань Миннесотын сургуулийн англи хэлний 3 сарын курсын тэмүүлэл орж өгсөн. Тэгээд ихтэй хэлэхгүй одоо би ингээд 3 жил ингэж ажиллаад энэ мөгийг бэлдээ одоо сургуульд орох гэж манай ихч. Чи 3 сар ороод ад чинь юу ч болох гэж сургуульд битгий ор гэж зөвлөд. Тэгээ сургуульд оруулсан гэ. Өөрөө сур гэд. Яг тэр үед нөгөө сүмд бас үнэгүй сургууль явдаг байсан. Англи хэлний сургууль. Тэгж явж байгаад нэг Орос охиндоо танилцаад тэр Орос охин маань даунтаунд ажилладаг байсан. Даунтаунд юу гэдэг байсан гэхээр нөгөө гутал тосолдог. Тэгээд нөгөө охинтойгоо л орсороо л ирэн шүү дээ. Яа ингэ байхгүй юм чинь. Тэгээд чи надад маргааш манай ажлаар хөдөлгөхгүй. За тэгэхээр би ажил хайж ирэхгүй юу. Тэгээд даунтаун маргаашны удаа атсан чинь би одоо энд даунтаунд 2 жил гутал тослоод одоо ингээд мөнгө сургуулчаад мастерийнхаа юм сургуульд орцсон. Одоо маргааш би ажлаас гарах гэж байна. Тэгээд чи энд ажилд орох уу? Уул нэрэнд ажгүй ажил шүү дээ. Орсоо чинь бас нинүг ярина шүү дээ. Би тэгээд надад тэгэж яагаад ажил өгч ингэ бийсаа бодохгүй байхгүй. Тэгээд сүүлд нь за явуулчихсан би чамтай өндөр ингээд бүтэн өдөр байгаад үзье. Ингээд тийш сонирхоод өгтөөс би яг энэ хийж бодохгүй байна гэд. Дотор бол бас жоох ингээд эргэлээд байгаа байхгүй. Хавас энд чи би утгаслаад дотор бас бодоод байгаа байхгүй. Энэ одоо яагаад надад юу ажил өгöd байгаа гэд. Тэгэл ингээд өдөржин өглөөс холоо тэр охины хажаас байж хаад тэр охин бол 2 жил болцсон учраас одоо нэг байнга үйлчлэгчтэй болсон. Тэгэл ингээд нэг гутал тослоход тэр үед $3 байсан. Одоо тэр чинь 96 тоххой. Тэгээд яг гарын мөнгөж нэг хүн зарим хүмүүс $1 өгд юм, зарим хүмүүс нь $2 өгд юм. За нэг сандал нэг гутлаас нэг $5 авд юм байна. Тэгэл оройд ажил дууссан. Тэгээд нөгөө охин чинь нөгөө байраас цэвэрлэл мөнгө тоолж өдрийн орлогыг $200 хийсэн байгаа байхгүй нэг өдөр. Тэгээд одоо смотри гэж байгаа байхгүй шууд над руу. За тэгээд нөгөө охинтой заавалаад орой нөгөө менежер нь уул за маргааш нь ажиллаа гэх болчихвоо. Тэгээд ихчтэй хэлээг байна шүү дээ одоо. Одоо орой гэртээ очиод ихчтэй нөгөө өнөөдөр болсон явдлаа ярьж байгаа байхгүй. Тэгээд манай чи өөрөө л мэдгийж байгаа юм чинь. Нөгөө чи өөрөө Монгол руугаа явна уу эндээ үлдээд гутлаа цэвэрлэнэ үү хилээ цэвэрлэнэ одоо чи тэгэл болоо. Би чамайг авч ирсэн. Энийг хөргөж чадахгүй юм. Одоо болоо тэгэл тий. Тэгэл хамгийн гол нь нөгөө нэг гэртээ улаан Монголд нөгөө охиноо үлдээж гисэн хажууд нь аав байгаад аав ээж байгаа. Тэгээд энэ дээрээ мөнгөгүй учраас би одоо яаж өргөлж ихчээсээ мөнгө аваад байхад тий. Тэгээд эхнийхэн ирсэн бодвол юугаа гутлаа тослол гэж байгаа. Ямар ч гэсэн хайтал байгаа байхгүй тэргээ сурчихсан. Тэгээ би хамгийн гол нь тэр охиноос яг нөгөө хэл хэмнүүдийн бас ингээд жоохон бичээд авсан. Одоо ингэж хэлвэл би юу гэж хариулах уу гэдгээ бас жоохон бичээд авчихсан. Нөгөөдгөө бас ингээд харж байгаа хэлээд байгаа байхгүй. Яг жоохон ангид уншдаг байсан. Гэхдээ нөгөө хүн юм хэлдэг нь би юу гэж хэлээд байгааг ойлгохгүй байхгүй. Тэгээд 2 жил ажиллахад бол хэл их сайн болсон. Яагаад гэвэл дандаа тэр нөгөө том өндөр байшин гэж нь доор ажиллахад тэр өндөр байшингийн дээд чинь банкнд ажилладаг улсууд байна, эмчнэр байна, бизнес улсууд байна. Тэгээд л өглөө машина тавьчаал тэр ажлынхаа орохоос өмнө ийм уутай гутал авчирал тавьчаал явдаг гэж байгаа байхгүй. Тэгээд бизнес карта өгчөөд тэгээд хамгийн гол нь цэвэрлжгээд миний өрөөнд аваад иргээд тэгээд би аягүй хэрэг дуртай юм чинь бас нөгөө карт нь гутын нүсээ карт нь үсчээд за энэ одоо эмч байна уу банк нэг хараад байгаа байхгүй. Тэгээд хамгийн гол нь дээр ямар газар ордог ингээд гутлаа цэвэрлжгээд тийш өрөөнд очиж байгаа. Одоо тэр чинь 50 давхарч байна, 30 давхарч байна. Тэгээд албаар үзэж байгаа байхгүй ямар шин хүмүүс Америкт юу ажилтгийг ингээд. Тэгээд тэгэж орж байгаад нэг хуульч хүнтэй танилцаад одоо нэг өвгөндөө тэр үедээ бол тэр хүн банд 50-тад байсан баг. Нөгөөтэй танилцаа нөгөөч нь айгүй тийм завтай исэн юм надтай яриад гутлын цэвэрлээд авчирд өгсөнд нь бүр баяртай. Урд нь цэвэрлдэг байсан хүмүүсээ авчиж өгдөг байсан гинэ. Би өөр авч явдаг байсан гэнэ. Тэгээд тэр хууль хүнчлээс нэлээд сайн танилцаа тэр хүн маань надад нэлээд олон дахиж одоо үйлчлэг авчирж өгөөд тэгээд нэг өдөр ажилдаа өглөө ирсэн чинь манай одоо менежер гэж байгаа харуу хүн байсан байхгүй. Чи дэлгүүр өгдөг өгөхгүй би тэгэл ингээд миний нөгөө тоснуудыг л нэмж байгаа байх гэж одоо дэлгүүр өгөхгүй гэсэн чинь
төлхөр авчвал за одоо чиг явж болно гэд. Яасан гэсэн чинь одоо чи миний бүх кастомеруудыг аваад байна. Миний кастомерууд над дээр ирж өгөхгүй чамд ирээд байна. Чамд дээр ирээд байна гэд. Тэгээ надад нэг дөшөө толоо ичдэг шүү дээ. Манай ихч одоо тэр чинь 97 он болж байгаа байхгүй юу? Жилийн дараа нь биш 2 жил 3 жилийн дараа нь ингээд ээж аавыг авах гэсэн чи тэр онгоцны буудлын дээр цагаачлалын байгууллага одоо immigration байгаа ороод аппликейшн аваад paper application гэж байгаа байхгүй. Би тэгэл ажил дээр очичаал нөгөө яг тэр нөгөө гутал цэвэрлдэг юуны хажууд тэр офс байсан. Тэгэл хүн байхгүй болохоор нэг өдөр очиод тогшоол нэг хүүхэн байсан байхгүй. Би нөгөө юуны хомогтол очиж байгаа жахар мөрөгтэйгээ. Тэгэл яах вэ ээж байгаа орох гэж надад аппликейшн хэрэгтэй байна гэдэг. Тэгэл нөгөө чинь цаашаа ороод аппликейшн нөгөө авчираад өгвөл за чи надад ID-гаа өгдөг л би тэгэл надад нэг юуны оюутны ID байсан. ID-гаа өгсөн чинь чиний ID чинь нэг сарын 2 жилийн дууссан юм биш гэж байгаа. Тэгээд нөгөө гэгэн бодсон чинь хэлэх болтох. Бүр ингээд бүр хөлс асгацаа. Одоо яана гэл. Тэгээд нөгөө чинь за одоохан би дахиад юу аваад ирээ. Дахиад нэг форум байх хэрэгтэй гээд цаашаа дахиад орж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө ID-гаа ингэж яваал тэгэл гараа зогтоосон ирдээс. Тэгвэл тэгэл баригдсан шүү дээ. Би ч нөгөө нэг юуг бичихгүйсэн юм чи. Гэртээ ирчээд ирдээсээ зүгээр нөгөө бодогдоод одоо яана гэд. Тэгээд гэртээ суугаад хичээл амжин хэрэг болж байгаа нь хамгийн гол нөгөө мөнгө хэрэгтэй болж өгдөг. Тэгээд тэрнээс хойш бол ер нь бол зөндөө ажил хийсэн. Энэ Америкийн систем яаж юм гэхээр хэрвээ одоо та өөрийнхөө оронд шүдний эмчийн мэргэжилтэд дипломтой байх юм бол Америкт ирж шүдний эмчээр ажиллах гэх юм бол заавал эхний 2 жил нь шүдний сургуульд сурах хэрэгтэй юм байна. Сурахтаа хамгийн гол нь нөгөө нэг сурахаас өмнө эхний 2 жил одоо Монголч шүдний дээд сургууль чинь 4 жил байгаа шүү дээ, 5 жил байгаа. Гэтэл энд бол 4 жил юм байна. Тэгэхээр эхний 2 жил нь болохоор дандаа нөгөө антом гэдэг ерөнхий мэргэжил юм байгаа байхгүй юу. Тэрийнхээ шалгалтыг өөрөө өгчөөд тэгээ сүүлийн 2 жил нь оруулж өгдөг юм байна. Тэгэхээр эхний 2 жилийн материал гэхээр нийтдээ 15 хичээл байгаа байхгүй юу. 15 хичээл өөрөө уншаад одоо нэгэсэнд усан шалгалт өгж байгаа. Тэрнээрээ давах юм бол дараа нь TOEFL шалгалтаа өгчөөд тэгээд тэр сүүлийн 2 жилд нь оруулж өгдөг юм байна. Тэгээд 15 хичээлийг би 2 жилийн хугацаанд өөрөө бие тасурж байгаа байхгүй юу. 12 удаа өгжээр 6 цаг болж байна. За тэгээд одоо оноотой болсон. Тэгээд нөгөө нийтдээ 25 сургуульд Америкийн шүдний сургуульд одоо өргөдлөө гэж байгаа юм тий. Би ингээд танаа сургууль орё гэдэг. Тэгээ 25 аппликейшн өгөхөд 3 сургууль хариу өгсөн. Тэгээд анхын юуны Пенсильвани их сургуулийн шүдний дээд сургуулийн 3 дахь курстай оюутан боллоо да. Шууд 3 дахь курст орсон тий. Тэгэхэд манай охин ирсэн байсан. Охин минь дөнгөж 7 настай байсан. Тэгээ 2 жил болвол нэлээд чардаалгасан. Яагаад гэхээр хэл жоохон дутагдaltaй байсан. Нэгдүгээрт, хоёрдугаарт хүүхэд мань жоохон байсан, харах хүн байхгүй байсан. 2 жил уйлсан та. Тэгээ ганцаараа. Тэгээд яагаад уйлсан гэх хамгийн гол нь мөнгө байхгүй. Хоол байхгүй. Тэгээд өглөө нөгөө хүүхдээ өргөчөөд сургууль нөрөж өгчөөд сургууль нь өдөр нэг цагт дуусч байгаа шээ тий. Миний хичээл орой 5 дуусчихсан. Тэгээ тэр хүч 1-5 хүрт дэдээс би хаана нээж байх хамгийн гол нь санаа зовоод байгаа байхгүй. Тэгэхээр миний бодлоор одоо юу байсан гэхээр нэгэнтээ л одоо чи өөрөө мөнгөө төлөөд энэ сургуульдаа сураад нарийн мэргэжилтэд болж яваа юмаа сураа гэсэн учраас биед ажиллах юм бол дэдээс өхөн юунд ч хурж болд юм байлээ би өөрөө сайн ойлгож яваад тэгээд хамгийн гол нь 2000 он тэр сургуульд ороход энэ маань шүдний Пенсильвани шүдний их дээд сургууль байгаа. Нэг жилийнхэн төлбөр нь 52,000 байсан. Тэгээд би нөгөө сургалтын төлбөрийн ингээд төлгээд ингээд цаас өгөхөд тэр өрөөнд яг тэр үед ээж маань Монголоос ирсэн байсан. Ээж үжүүлсэн чинь ээж маань өөлөд юу $53,000 байтгаа $50 чинь их мөнгө шүү дээ. Одоо чи энэ мөнгө хизээ төлж дуусснаа охин минь гэж уйлж байсан. Тэгээд тэрнээс болоод манай ээж өвчлөөд бүр тэр мөнгнөөс болоод 2004 онд одоо өөрийнхөө эмнэлгийг анх нээж дээ. Яаж нээж? Тэр санхүүжилт хэрэгтэй. Тэгээд тэр эмнэлэг нэхэд бол надад бол эдээс сургууль өрл байсан. Надад маягаад өгчхөр тэгж өгчхөр ээж авч мөнгө байхгүй. Тэгээд тэр Орос эмч маань их зааж өгсөн л дээ. Одоо ингээд хичээл зээл авах хэрэгтэй.
зээл авж ижил одоо энэ багжаа авах юм аав бүх юм аав гэд. Тэгээд зээл хаанаас авах вэ гэхээр банкнаас авах гэж байгаа. Тэгээд банкн дээр очиод асуухад ерөнхийдөө бизнесийн төлөлгөө өгөө, бизнесийн төлөлгөө өгөхдөө 2 жилийн дотор ямар төлөлгөө авах вэ? 10 жилийн төлөлгөө, 15 жилийн төлөлгөө өг. Тэгэх юм бол бид нар харж ээж, тэрийг чинь харж ээж чамд хэшин төгрөгийн мөнгө өгөх гэдэг шийднэ гэж байгаа байхгүй. Тэгээд шүдний дээд сургалт өгсөн хүн чинь ямар ч бизнесийн мэдлэг байхгүй. Яг хөө сургуульд бол нэг 2-7 хоног орчимд иймэрхүү хичээл зааж байсан ба түүнээс одоо гараад яг одоо ажил бол зөндөө олдно гэж хэлж байгаа байхгүй. Яг хөө зүгээр нэг офс одоо эмчээр ажил болж байгаа юм л да. Гэтэл өөрийн бизнес хийнэ гэдэг маань өөр байгаа байхгүй. Тийм учраас бизнесийн төлөвлөгөө хийх шаардлага гарсан. Тэгээд би буцаад ерөнхийдөө тэр нөгөө Орос эмнэлэг дээр ажиллаж байсан өөрийнхөө өдөртөө хийдэг байсан юмараа үнслээд за өдөрт би нэг 10 хүн үзэх юм бол иймэрхүү орлоготой байх юм байна. Ингээд ерөнхий зүгээр хар ухаанаар бодоод бичээд тэгээд тэрийг 2 жил болгоод дахиад 10 жил болгоод ингээд жоохон бичээд очиод би $90,000 нэгж байгаа байхгүй тэр банкнаас. Гэтэл тэр банк маань 2 сар хүлээлгэж гэж жагаад чамд $30,000 л өгье. Чиний төлөвлөгөө чинь жоохон тийм итгэл муутай төлөвлөгөө байна. $90,000 өгчөл чи мөнгө төлж чадахгүй гэд. Тэгээд нөгөө офснийхэн тул одоо ерөнхийдөө баримж гарна шүү дээ. Одоо тийм хэмжээний багш хэрэгтэй, тийм хэмжээний төхөөрөмж хэрэгтэй гэд. Тэгээд нөгөө $90,000 төгөлжсэн чинь байхгүй болчихоор $30,000 жан дахиад нөгөө төлөвлөгөө гаргаад одоо 30 дотор яг өнөөдөр нээхэд надад юу хэрэгтэй нэг бүгдийг дахиж наривчлаад тэгээд яг хэрэгтэй юм олж яваад суурлуулад, байрлуулад хийгээд тэгээд одоо офстой боллоо. Багчтай боллоо. Тэгээ одоо хүний яаж болох вэ гэж байгаа байхгүй. Тэр чинь монголчууд байхгүй шүү дээ. Зөвхөн америкчууд л байгаа. Тэгээд надыг хэн гэж орж ирэх юм бэ тийм биз? Би ер нь хин юм бэ. За яг хөө сургууль төгсөн хүн байна. Дипломтой хүн байна. Тэгээд нөгөө эхлэхийн тулд одоо өвчнөөл хүн зөндөөл хүн үзчихээ би чинь одоо бүх мөнгөө төлж эхлэв шүү дээ. Тэгээд 20-од компанид контракт хийгээд нэлээ овчт нөгөө янз бүрийн компанитай контракт хийгээд тэгээд тэр Орсман эмчмэн зөвлөсөн л дээ. Яг бага орлоготой ч гэсэн нөгөө нэг Medicare гэдэг тийм хүмүүстэй хийх юм бол чамд олон хүн орж ирэн тийм учраас чи арай жоохон хурдан хөл дээр босч авна. Тэрийг контракт хийчих гээд тэгээд бага орлоготой хүмүүсийг авдаг тийм хүмүүсийг үздэг боллоо. Их олон Орос үйлчлэгчтэй байсан. Нэг Оросоор ярьдаг байсан учраас Оросын одоо сонин зарлагчид тэдэн маань ирдэг байсан. Бизнес эхлэх нь 2004 онд байгаа. Тэгжээд л ээж маань 2005 онд хотоодны хавдар тусаад. Яг ээжийг өвчтэй байхад нь би өглөө ээжийг хамдгэрээс авчгараад одоо би тэгэхээр миний оос маань 5 өрөөтэй л дээ. Нэг өрөөнд нь ээжийг онтуулж чад, нэг өрөөнд нь очиж өнөө үзээд тэгээд өвчтнийхээ завсараа ээжтэй хоолоо өгдөг байсан. Одоо отоход ажил хичээлээ авахгүй яасан болоо гэж боддог байсан. Гэтэ одоо боддгийн зарим босоод яг нөгөө ээж аав өвдлөөгөөд Монголд зарим нь уулз чадлагүй, харж чадлагүй явуулсан хүмүүс байдаг шүү дээ. Тийм тэрний оронд би чи хажууд нь байж байгаа яг өөрөө гардаж байгаад явуулсан бас арай гайгүй. Би чамд одоо өнөөдөр ярианаас юу гэж гарч ийн гэхээр хүн олон хүнтэй ярихад бас хүмүүс тэгжил хэлж байгаа юм л да. Тууштай бай, уухгүй бай гэдэг. Гэхдээ тууштай уухгүй байхаас гадна тэр амьдралын хүнд хэцүү тэр тулгарч байгаа шантармаар үеийг хүн их сэтгэлийн хатаар давж гарч байгаа хэвээр тий. Тэр одоо хүний хүчрэхийг болгодог нэг хүчин зүйл тий. Тэр яасан гэхээр нөгөө бизнес хийчихэл одоо бизнес эхэлчихэл нөгөө ажиллана шүү дээ. Тэгээ өчнөө ажиллаад зөндөө олон цагаар ажиллаад юугүй завсралтгүй ажиллаад хамгийн олон билээд байгаа ш нөгөө нэг мөнгө гэж хөөж явсаар гал нэг үтсэн чинь би эйгүү болчихсон. Нэг үтсэн чинь ингээд би бол одоо яг энэ байгаасаа илүү 40 паунд чи 20 хил илүү байсан байхгүй.
цаг нойр хоолгүй тэгэл ямар ч олдсон хоолоо идэл унтж амархгүй тэгээд нэг үтсэн чинь нэг өдөр бос чадхаа байсан яасан чинь нөгөө нуруунд татаад тэр маань ээжийн дараа охин том болсон дараа тэгээд яг нөгөө сайн эмчтэрээ олж таараагүй тэрнээсээ болоод нэлээд хүндрэл гараад одоо бүх эрхт нь юугаа мэдэрхүүг алдаад ярьж чадахгүй, юм харж чадахгүй, сонсож чадахгүй, залгиж чадахгүй, юм хадж чадахгүй тийм болоод тэгээд хэвтэрд ороод нөгөө бизнес ингээд бүр шалдараа бууж байгаа байхгүй, бүр буухаараа буугаад бүр ингээд нөхрөө орж байгаа байхгүй. Тэгээд манай гэрт чинь би л ганц одоо нөгөө талхаар идэх хүн байсан байхгүй. Тэгээд би яхаа энэ талаар яхан дургуулдаг. Гэхдээ одоо ярихгүй болохгүй. Ягаад гэвэл энэ чи ярьж хүн ойлгож явах хэрэгтэй байхгүй. Тэгээд 10 сар орчим хэвтэрт байгаад тэгээ хүн бол яг босч ирдэг юм байна. А босч ирэхийн тулд өөрөө бас яаж босч ирэх вэ гэдгээ бас өөрөө мэдэх ёстой юм байна. Тэгээ миний хувьд бол яг нэлээд олон эмчээр явж ээж тэгээд хамгийн одоо азтай юм уу хамгийн сүүлд яг нөгөө тэр өвчтнийг ангаадаг эмчтэй нь олж аваад тэр эмч маань надад тэр миний өөрийн цусыг миний нуруунд хийж өгөөд тэгээд босгоод ирсэнд бас баяртайгаа. Тэгээд тэрнээсээ хойш хамгийн олон нөгөө хүн чинь олон өдөр хэвтэрт орчхоор дараа нь босгоор энэ булчин чинь мэдрэхээ байж тийм ба шүү дээ. Дахиж явж сурж байгаа, дахиж юм хийж сурж байгаа байхгүй. Тэгээд буцаад яг амьдрал эхлээд бол бизнес эхлүүл нэг хэцээс нэг эхлэхгүй бол болохгүй байсан. Ягаад гэхээр би тэгэхээр нөгөө том амьдрдаг байр авцсан байсан. Тэгээд тэр 10 сар хэвтэж яхад бол надад хинж майгээд мөнгө өгдөх хүн байхгүй. Нөгөө бүхэл төлбөрөө чинь аваарал тэгээс үлдээ байраа алдсан. Банкийнхаа хураал авчиж байгаа байхгүй. Тийм. 1 сар, 2 сар, 3 сар төлчихөд байгаа. Тэгэл 3 сарын дараа захиа ирж байгаа юм чинь одоо байр мөнгө төлөөж учраас энэ хугацаанд гаргал ингээд өгчт юм билээ. Тэгээд энэ хугацаанд гарахгүй бол цагдаа дуудана гэж хэлчихсэн юм билээ бүр. Тэгээд нөгөө Миннесотад байсан хуучин офисныхаа нэг өрөөнд нь өөрөө оруулаад тэндээ би 6 сар амьдэрсэн. Хатуу тий. Тэгтээ яах вэ? Тэгтээ гудамжид гараагүй. Арай. Тэгэл буцаал нөгөө хүмүүсээ үзээл тэгэл тэр өвдснээс олж би их яагаад өвдсөн гэдгийг одоо би ингээд эргээд харж байгаа байхгүй. Харахад бол их олон цагаар ажилласан байна. Бие гамдахгүй байсан байна. Буруу холж исэн байна. Унтаж амрахгүй байсан байна. Тэгээд стресс чинь нэг өдөр ихтэл чамаа гэдээс ингээд намд орж байгаа байхгүй. Тийм учраас одоо энэ ямар ч насны хүмүүс бол эрдээс хамгийн эхлээд стресс бол яг бүх өвчтний үүсвэр. Ажлыг бол мөнгө бол хизээч олдно ирүүл хахад. Тэр бол миний толгойд бүрдээс бүр ясмах насанд илүү бүр шингэтлээ олгож авсан. Одоо яг жингээ сүүлийн 10 жил барьж байна. Одоо би мөнгө гэхээс илүү миний эрүүл мэнд гэдэг ойлголтыг их өөртөө их шингэж авсан. Олон тий ярихад бас хүмүүс тэгжил хэлж байгаа юм л тууштай бай, уухгүй бай. Гэтэ тууштай уухгүй байхаас гадна тэр амьдралын хүнд хэцүү тэр тулгарч байгаа шадармаар үеийг хүн их сэтгэлийн хатад давж гарч байгаа хэвээр. Хязгаарч гутал тослогчоос ийм том юм хүртэлх мөрөөдөл хүнд байгаа тэр болгонд орохгүй болов. Би бас чи өдөр яригс олон залуучууд боломжийг тултал нь ашиглаж боломжийг чамлахгүйгээр голохгүйгээр ашиглаад цаашаа зорилго руу мацах хэрэгтэй юм байна. Тэгээ өөртөө заавал хайж явж явах хэрэгтэй. Зөвхөн одоо хүн чамд ингэ бэлэн очиж явах юм биш. Өөрөө чи хайж явах хэрэгтэй байхгүй. Хаана ямар бололцоо юм гэдгээ тийм. Маш их баярлалаа. Монголчууд Америкт